За hello. Хоёр имлэг рүүгээ явж байна. Хөвтөх гээд тэгсэн чи өнөөдөр ийм амар бороотой өдөр болж таарж байна. За юу ч гэсэн одоо имлэг рүү явж гин тэгээд энэ миний хоёр дахь төрөлт учраас анхны төрөлтөн дээр би бүр яг ингээ ха гэх машин дотроо юу ч мэдэхгүй. Стайвар гоё нэг юм тоглоомын газар руу явж юм шиг очсон байхгүй юу. Тэгээ очиод яг манай ээж намайг айлахгүйгээ тухайн үед юу ч яриаггүй шууд оролцсон. Тэгээ би яг орчоод юу туулчих вэ гэж яг бодчихсон. Тэгээд одоо яг би нөө юу туулахыг мэддэг мэдээд байгаа болохоор жоохон айцтай бол байна. За өвөө эмээгэнд нэрсэн чинь Лея маань байдаггүй. Гараад явцсан юм шиг байна. Хийш тийшээ. Тэр ч одоо Леятайгаа уулзах чадахгүй имлэг явах юм шүү дээ. Яа дүүн төрсөн ч манай Лея чинь тижээвэр амтантай ярьдаг болсон. Эмэг зүүдэг болсон. Саяхан чигээ золуулсан. Англи монголоор ярьдаг болсон. Өвөө эмээтэй гадуур чөлөөтэй хаасайгүй явж явдаг болсон. Инээдтэй маа нэрээ. За цаг ингээд 2 цаг 20 минут болж байна. Тэгээд өрөөнд ороод ирсэн байна. Тэг миний өрөө одоохондоо энэ өрөө нэг ортой юм өрөө. Тэгээд нөгөө өрөөгийн цэвэрлжийн дуусгаар нь оруулъя гэж аахгүй. Тэгээд тэр нь болохоор 2 ортой өрөө. Манай нөхөр хамт байх учраас тэр өрөөгөө хүлээгээд байж гэн. Тэгээд сая юу ч гэсэн дотор үзлэг хийлгүүлчлээ. Тэгсэн чинь нэг хуруу нээлттэй байна гинэ. Тэгээд одоо 2 цаг 20 минут шөнийн тэг цаг сэдэлтийн тавих юм байна. Эхний сэдэлтээ. Тэгээд өөрийн 6 цагт 2 дахьын тавина. Тэгээ 2 дахьоос нь эхлээд ер нь өвдөж эхэлнэ гэж тэгж байна. За юу ч гэсэн би нэг өмнө сэдэлтээр төрөхөд бүр ингээд завсар цайг өвдөжсэн байхгүй бүр ингээд дараараасаа. Тэр нь амар эсэн. Тэгээ би ямар ч нэг эпидурал хийлгээгүй одоо нугас руу нөгөө өвчин амдах тариа тийм хийлгүүлээгүй төрсөн. Төрөн төртлөө өвдөлтөө мэдэрсэн гэсэн үг. Тэгээ төрөөд оюулж ахаа хүртэл мэдэрч өвдөжсэн. Тийм болохоор ч тэр юм уу яг нэг өвдөлтөөс амар айдаг болчих тийм байна. Тэгээ одоо яг тэр өвдөлтөө жоох ингээд яг ингээд орчинд нь орж ирсэн чинь ингээд жоохон санаад байгаа байхгүй юу. За би тэгтээ энэ логик үзэж байгаа ирээдүйд төрөх байгаа хүмүүсийг бас айлгамааргүй байна. Ямар хэцүү юм бэ. За тэгээ миний хаван бол ингээд айгүй өндөр байгаа. Ингээд гоё мой хөлмөл бол миний гарыг харал та. Юм чигцэлдсэн байгаа. Тэгтээ бас маникюртэй. За цаг 5 цаг 23 минут болж байна. Тэгээд би өрөөгөө хүлээсээр байна. Өрөө маань бэлэн болоогүй л энэ. Тэгээд миний ус бүр амар өтгөн болоод бүр ийм урт ураагаад энэ одоо яах гээд байгаа юм бэ тийм. Төрсний дараа ингээл тугаар унана да. За тэгээд би 3 гал төрж байгаа. Тэгээд нөгөө нэг төрхийн өмнөх хэсэг төрсний дараа энэ төр бүдрийн нэг давхарт байдаг болохоор нөгөө хүүхдүүдийн нэраа хүүхдүүдийн уйлж байгаа сонсогддог. Тэгээ одоо нэг хүүхд ингээ хөрх хуйлаад байгаа байхгүй. Тэгээд би ингээд яана маргааш үдээд яг маргааш үдээд би чи ингээд хүүхдийн хаан дууг сонсоод байж шүү дээ гэж бодохоор бас гоё наа. За ингээд өрөөнд ороод ирлээ. Тэгээд энэ миний өмнө төрж исэн өрөө байна гэж бодтоо. За ч гэсэн ийшээ орж харалээ. Энд чинь ингээ 2 ортой. Одоо манай нөхөр ирж байгаа энэ твтэн. За энэ бас юм хүүхдийн ортой юм байна. Энд чинь юм галтгоотой хөргөгчтэй. Ус бацлагчтай. За тэгээ энд нэг юм том өрөөний юм хэсэгтэй. Манай эмнэлгийн цонхоор их нэлхс харагдаж байна. Хошоо. Та санаж нүггүй юу? Би Леягийн нөгөө нэг төрөлтийн влогон дээр Леяг ингээд үлгэдчихэд манай нөхөр яг энэ орон дээр үлгэдчихэд тэг би гарч ирээд энд ингээд бүгэлээд зогсдог. Яг тэрсийг яг тэр өрөөндөө орчлоо. Цаг 30 минут болж байна. Тэгээд нэг мэдсэн чинь нам унтчиж манай нөхөр одоо ирж байгаа. Тэгээд ирэхээр нь хоолыг нэдээд жоохон халуун юм ууж агаад
За сэдэлт бол одоо шөнийн 12 цагт нэг тавих юм бэлээ. Төвөрийн 6-д нэг тавина. Би Hypnobirthing with Anya гэдэг тэр подкаст аяг сонсдог байхгүй жирэмсгүй те. Тэрийг бас таад санал болгоё. Тэрэн дээр нэг яг гоё төрөлтийн юм гоё бясалгалууд байдаг. Тэрийг сонсож явах надад хит хэдэг нь аюугаа таалагдтыг. Тэрний нэг нь юу гэхээр ингээд одоо дуншилт энэ төрхийн өвдөлт бол хизээч надаас илүү байхгүй. Яагаад гэвэл тэр өвдөлт миний ухраас гэж байгаа байхгүй. Тэр өвдөлтийг одоо миний дааж чадхал өвдөлт байгаа гэж одоо ойлгуулж байгаа гэсэн. За тэгээ өвдөлт ингээд одоо мэдрэх тусам тэр дуншилтыг мэдрэх тусам миний хүүхдтэйгээ уулзах цаг хугацаа ойртож байгаа гэд тэ. За тэгээ миний хүүхд бол яг миний ингээд бие махбод гидсэн тохирсон хэмжээтэй илүүч биш дутууч биш тэг яг таарсан. Тэгээ миний хүүхэд миний бие хоёр нийлээд яаж ажиллахаа хоорондоо маш сайн мэдж байгаа гэд. Тэр медитейшн дээр сонсдог үгнүүдийг бас ингээд одоо ер нь бол бодоол тайвшраал тэр үгнүүдс намайг ингээ аюу гоё тайван байлгахад тусалж байгаа. За манай нөхөр ирчлээ тэгээд битүүр нөгөө лараасаа бас тако авцсан. Нэг их мэдмэргүүс мэдээ жижиг нэр хүнүүд иччихээ. За ингээд цаг яг одоо 11:54 болж байна. Тэгээд эхний сэдэлтэд хийлгүүлчлээ. Тэгээ зүгээр ихнийх нь болохоор ингээ юм тавьчих тийм ээ. Одоо байгаа сая сэтэл тавьсан юм чинь Леягийн төрүүлсэн юм жихгүй. Тэгээд 8 гэж өөрчлөгдөх юм байна. Энэ эмчтэй жүр 8 хүртэл. Тэгэхээр хоёлаа 8-аас өмнө төрүүл Леягийн эмчтэй төрж байгаа гэсэн. 8-аас хойш бол өөр эмч гэсэн үг л. Энэ удаагийн төрөлтөн дээр ерөөсөө эмч юмчээ сонгоод ч юм уу тэгээгүй тухайн жижүүр нь хэн байна тэрэн дээр нь төрийг гэл тэрэн дээр нэг ач холбогдол өгөөгүй. Өглөөний 6 цаг 9 минут болж байна. Тэгээд 2 хуруу нэгдсэн байна. Болоогүй гинэ намайг. Тэгээд 2 дахь сэдэлтэд тавьчлаа. Ашгүй шүн унтчлаа. Ямар ч өвдөл байсангүй ихний сэдэлтэн дээр. Тэгээд би ингээ буудан дээр унтсан. Яагаад гэвэл орон бүр яг арай л хатуу нөгөө нэг ташаа холгоод альч тал руугаа ивцэн ташаа холгоод харна. Манай нөхөр буудан дээр хамаагүй зөвлөн байна. Ор засч өгөөд. Тэгээд буудан дээр унтлаа. За хотел эхлэндээ. Хоёр дахь сэдэлт тавилснаас хойш 2 цаг өнгөрч байна. Тэгсэн мөртлөө өвдөж эхлэхгүй байна. Сувлагч нар нь орж ирэл өвдөж гинэ үү. Өвдөх байна. Тэгээд одоо 10-аас дахиад эмчд үзүүлэх юм байна. Ээлжин солигдохоор тэр үед өвдөг бол дахиад сэдэлт тавина гинэ. Өглөөний хоолнд нь надад ийм борцог тэгээд ийм шар будааны цутан өгсөн байна. Одоо би ер нь энийг идчихэд усан дор хийж бодож байна. Манай нөхөр нөгөө өрөөнд унтж байна. За цаг 10:36 болж байна. Тэгээд нэг өвдөггүй амартлыг ингээд амар хатуураад байгаа байхгүй бүр ингээд чулуу шиг хатуураад
Тэгээ сая үзлэгээ хийлгүүлсэн чинь намайг хальслан гинэ. Тэр нь болохоор хүчээр усын гаргана гэт юм байна. Тэгээ хүчээр усын гаргачаад тэгжээж өвдөхгүй бол өөрөөрөө өвдөхгүй байна гэт. Тэгээ одоо доош төрхийн өрөөлөө бууж усаа гаргуулчаад хүрээд ирээ. За усаа гаргачлаа. Тэгээд айгүй амархан гарчтай юм байна. Яа зааж байгаарэ. Ус гарсан чинь шууд бацалж эхлээд. Тэгээ би зүгээр хальсуулчаал одоо усын гаргачаал дээшээ намайг өрөөлөг ор амар гэдэг юм баг гэсэн чинь төрх өрөөнд яг төрхийн хажуудлын өрөөнд ингээд сууж одоо удахгүй төрнө гинэ. What? Удахгүй төрнө гэдэг ах юм. Савны амсар нь аягүй зөөлхөн байна. Чи юу нэг удахгүй одоо ингэж байгаа төрнө гэд намайг дээшээ өрөөлөг оруулахгүй байна. Савны амсар. Манай нөхрийг хараад яг эмч шиг болцсон. Ой эмчээ. Тинэ шаард. Хэрвээ цогоо имжсэн бол яг ийм царайтай. Яг имж байгаа юм. Яг ийм эрэхтэй. Нэг юм хөрхөн ааштай нэг юм бондгор гоё эрэхтэй имж нар гэдэг шүү дээ. Яг тийм байгаа юм. Гэхдээ одоо энэ өвдөлт чинь ингээд би л ганцаараа өвдөө зовоод байгаа юм шиг. Энэ дотор байгаа хүүхэд маань ч гэсэн амар өвдөж байгаа байхгүй юу? Энэ хүүхэд маань ч гэсэн гарах гэдэг амар хичээж байгаа. Яг хоёр талаас яа. Намайг тийш өрөөлөг гаргаагүй нь болсон юм байна. Яг бүр ингээд айгүй ойр орхон дуншаад эхэллээ. Хай. Йоо. Ямар шаахан би чинь. Ямар гоё нүдтэй юм би. Ямар гоё хамар орол хачир хүмшигтэй юм би. Яг энэ чинь анаатай байхгүй лээ. Яг их хөрх анаатай. Чамайг харъя л та л гэдэг шүү. Гэт 3,500 грамм 50 санж хөрх хохинтой боллоо. За тэгээд юу ч гэсэн ирүүлээ их төрөөд авлаа. Манай нөхөр аврын яг төрсөн чинь том ажлын ард гарлаа шүү. Гэт аав тэгсэн шүү тийм ээ. Том ажлын ард гарлаа шүү гэд. За тэгээд одоо эмнэлэгтээ хэд хоног байчаад тэгээ гараад шууд сувлал явах байгаа. Одоо энэ мамаг хөхөглөхгүй бол балгүй нэ. Мөмэд хөө.